Майкл Джексоны тоглолтын дээр сэтгэлэн дээдсэхтэй тулаад ухаан алдаад явж байгаа тохиолдлуудыг та нар бүгдээрээ мэдэх бах, харж л байсан бах. Justin ч мөн адил дэлхийн нийтэд танигдаж олон газар тоглолт хийж явах үедээ Австралид 8 охидыг ухаан алдтал нь дуулсан учраас тэр үеийн тоглолтоо цааш нь үргэлжлүүлэхээ зогсоосон байдаг байна. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл маш өндөр байдаг штэ. За тухайн үед л одоо Америкийн биш бүр дэлхийд даярх өсвөр насны охидын краш нь анхны хайр нь болж исэн учраас тэр үед хүмүүс Bieber fever гэдэг нэршил гаргаж ирж байсан. За Bieber fever гэдэг нэршил нь болохоор Bieber-ээр өвчлөх гэсэн утгатай. За тэр олон охидын дундаас нэг Баян айлын охин хизээч бууж өгөөгүй явсараа байгаад Justin Bieber-ийн эхнэр болж бяцхан бэбитэй болж чадсан. Тэр хүн бол бидний мэдэх Hailey Bieber буюу Hailey Baldwin. За тэгвэл Hailey Justin Bieber-ийн очсон бүх газар явж исэн гэвэл та нар итгэх үү? Hailey-гийн аав буюу Stephen Baldwin Hollywood-ийн эргэн тойронд олон танилтай, мөнгөтэй, баян хүн байсан учраас Hailey Justin Bieber-ийн очсон ивент, ярилцлага, хүлээн авалт, уулзалт гэд очих боломжтой бүх газар нь ард нь дагаж явсаар одоо 13 настай Hailey-гийн мөрөөдөл жинхэнэ амьдрал дээр бодит болсон гэхэд болно. За энэхүү түүх хэрхэн бүтэж бий болсон бэ гэвэл хэдүүлээ 2009 он руу буцах хэрэгтэй. 2009 онд Justin Bieber-ийн One Time, One Less Lonely Girl гэдэг цацагдсны дараа Today Show-нд урагдан дууга дуулахаар болсон байдаг. За тэр үед Stephen Baldwin буюу Hailey-гийн аав 13 настай охиноо 15 настай Justin Bieber-тэй танилцуулахаар тайзны ард хүлээж ирсэн. Угаасаа л тухайн үеийнхээ охидыг уйрааж исэн Justin Bieber-т Hailey ч бас тэр үед краштай байсан. За тийм учраас Hailey Justin Bieber-тэй танилцах үедээ мэдээж эрг маш дуртай байсан. Энэ бол нэг удаа Hailey Justin-ийг хүлээж харж исэн удаа бол биш. Justin Rockefeller Plaza-д Toyota-гийн тоглолтод оролцож байхад нь Hailey олны дунд бас байж исэн. За дараагаар нь 2011 онд Never Say Never киноны нээлтэнд Justin Bieber-ийн ярилцлага өгч байдаг хэсэгдэр Hailey ард нь ажиглалтын байдалтай байгаагаар папарацуудад өртдөг. Тэр үед Hailey аавтайгаа Justin-тэй гурлаа хамтдаа зураг авахулсан байдаг. Энэ явдлаас 4 сарын дараа Selena Gomez-ийн тоглосон Monte Carlo гэдэг киноны нээлтэн дээр Hailey M магазины нүүрэн дээр гарсан Justin, Selena хоёрын зурагтай сэтгүүлийг барьж зураг даруулсан байдаг. Сэтгүүлийн нүүрэн дээр гарсан зургаас харуул Justin, Selena хоёр тухайн үед үерхдэг байсан. За тэгээ 2012 онд Justin, Selena хоёр хамтдаа сүши идэж кино үзэж дэйт хийжээ гэсэн мэдээ бас байсан. За тухайн үеийн папарацци нарын зураг болон бичлэгийг дахин нэг харуул Hailey ард нь явж л байсан байгаа юм. 2019 онд Justin-ийн супер фан болох Dana гэх нэртэй энэ охин одоо Hailey-гийн Justin-тэй уулзахад тусалж исэн одоо баримт нь ч надад байна гэж одоо бичлэг оруулсан байна. Энэхүү эмэгтэй хэлж байгаагаар тэрээр өөрөө тухайн үедээ 200 мянган дагагчдтай Justin-ийн фэн аккаунт ажиллаулдаг байсан. За тухайн үед Hailey Baldwin 2011 онд Dana гэх одоо Justin Bieber-ийн супер фэн аккаунт ажиллаулдаг охиныг follow хийж дагаж эхэлсэн байгаа юм. Яонда Hailey Danaтай найзын холбоо үүсгэж эхэлсэн. За ингэснээр Justin Bieber-ийн хаана явж байгааг мэдгэд Hailey-д илүү амархан болж эхэлсэн. Dana-гийн хэлж байгаагаар Hailey Justin-ийн хаана байгааг асууж аль буудалд байгаа одоо аль ресторанд хоол идж байгааг мэдхүү гэж асуудаг байсан. За ингэснээр Hailey Justin-тэй хувь тавилангаар уулзж байгаа юм шиг те санаандгүй байдлаар таарч байгаа юм шиг уулзаж дотносох зорилготой байсан одоо бүр маш гайхалтай гэж одоо Dana бичлэгэн дээр хэлсэн байна. Мөн дээрэс нь 16 настай Hailey-гийн бичиж байсан зарим чатуудыг одоо Dana гэх энэ охин бичлэгэн дээр харуулсан байгаа. Энэхүү харагдаж байгаа одоо tweet болон чатууд бүгдээрээ Dana гэх энэ эмэгтэйн үзүүлсэн скриншотууд байгаа. За 2013 онд Call Me Maybe дуу дэлхийд даяар хит болсон. За тэр дууг Justin, Selena хоёр ам дагуулж бичлэг хийсэн байдаг. Түүнийг дагаад Justin-ийн фэнүүд одоо ам дагуулж бичлэг хийж эхэлсэн. Тэрний дунд Hailey бас явж л байсан. 2012 оноос хойш Justin, Selena хоёр салаад буцаж нийллээ гэсэн мэдээнүүд маш ихээр гардаг байсан тий. 2014 онд хоёр хос маань хоёр тишээ нэлээд удаан хугацаагаар салсан. Яг энэ үед Hailey Kardashian-ы эгч дүүс болон Kendall Kylie эдэртэй нийлж найзалдаг болж эхэлсэн. За юун Kardashian энэ төр ороод ирвэ гэж та нар бүр гайхаж иж магадгүй заяа. Гэхдээ тухайн үед Kylie болон Kendallтэй Justin Bieber найзууд идэвсэн. Тэгээд яасан болж таарч явах нь? Найзуудтай найз болсноор Justin-тэй дотносох
сонсоход илүү амар болсон гэсэн үг. За өнөөх фэн аккаунт ажилуулдаг Дайна гэх охин одоо Хейлид ямар ч хэрэггүй болсон гэсэн үг. За мэдээж хэрэг найзуудтай найз болсон юм чинь таарах уулзах нь хэвийн үзэгдэл болж ирж байгаа. За гисэн хэдэж 2014 онд одоо Жастин Селенагаас салсны дараа Жастин өөрөө хэлэхдээ би одоо нөх амар serious харилцаанд одоохондоо ер нь орохыг хүсэхгүй байна. Зүгээр цагийг зугаатай өнгөрөөмөр байна гэж хэлжээж. Гэхдээ мэдээж хэрэг Жастин Селенагаас салсан ч гэсэн ямар нэгэн ярьслаа өгтөө Селенагийн талаар асуувал дандаа магтаж сайшаалтайгаар хэлдэг байсан. За энэ үед Хейли ерөөсөө бууж өгөөгүй. Яасан бэ гэхээр Twitter дээр өөрийгөө одоо Жастинтай холбогдсон постнуудад retweet хийж эхэлсэн. Retweet хийж одоо share хийж өөрийнхөө сэтгэгдлийг дээр нь бичиж ингэж эхэлсэн. Ингэж одоо олонний анхаарлыг өөр дээрээ болон Жастин дээр авах гэж хичээдэг байсан. За Хейлигийн хамгийн сонин бас маш гайхмаар үйлдэлүүдийн нэг нь Жастины хараанд өртсөн одоо эмэгтэйг бүр яг дуурайдаг. 2023 оны 3 сарын 4-нд Селена ийм зураг оруулсан бол за одоо яг 10 хоногийн дараа Хейли яг ийм зураг оруулсан байдаг. За харьцуулсан бүр иймэрхүү төрлийн маш олон зургнууд байна л та. За хамгийн гол нь энэ зургнуудыг Селена хамгийн түрүүнд эхэлж ахуулсан байдаг. За зураг авахлахдаа одоо адилхан поз авч одоо ижил төрлийн хувц өмсгөн ч одоо дүүрч бас нэг юм хідэн зүйлүүд байна л та. За одоо та нар бас зарим нь бас мэдэх байх. За мэдхгүй нэгэнд нь хэлчихье. 2015 он 6 сарын 4-нд Селена одоо чихнийхээ ард G үсэгтэй юм шивээс хэлгсэн байдаг. За Селена болохоор Gracie гэдэг дүүгийнхаа нэрний эхний үсгийг шивгэлсэн гэж одоо тайлбарлаа. Тэгсэн чинь 12 хоногийн дараа Хейли чихнийхээ ард яг адилхан газар яг адилхан шивээс хэлгсэн. Тэгээ Хейлигийн тайлбар болохоор хүндэлж хайрлаж авдаг сүмийн номлогч одоо пастор гэж пастрын охин одоо Жоржа гэдэг нэртэй охинд зориулж хийлгэсэн гэж тайлбар өгсөн байдаг. Дараагийн Хейлигийн хийсэн сонин үйлдэлүүдийн нэг 2018 оны 2 дугаар сард одоо Селена сэтгэл зүйн эмчилгээнд явж эхэлсэн. Тэгсэн чинь папарацуудын дуранд Хейли Селенагийн гэрийн хажуугаар одоо пастрынхаа эхнэртэй хамт Селенагийн эмчилгээндээ одоо явж гинөө яаж ийн гэж шалгаж байгаа юм шиг одоо ингээ гэрийнх нь урдуур ингээд явж исэн папарацд нилээн хэд өртөө дамжсан. Тухайн үед бол Хейлигийн фэнүүд бол одоо ингээд наадах ч одоо ингээд сэтгэл зүрхтэй амтан бидтэй Селенад ингээд санаа зовоод ингээд эргэж тойрч бэж ч магадгүй штэ та нар одоо ямар амар юм бэ гэж бас тийм яриа явж исэн. 2018 онд Жастин Селена хоёр буцаад хэдэн сар эвлэрсэн. За тэгээд салсныхаа дараа буюу одоо 6 сарын дараа Жастин Хейлитэй гэрэлсэн. Одоо Хейли өөрөө сэтгүүлчдэд яриа өгөхдөө тэр хоёр 2016 оноос хойш албан ёсоор болцож үерхэж эхэлсэн гэж одоо болтол ерөнхийдөө бол ярьдаг. Хейли Болдуин Жастин Бибертэй суугаад эхнэр нь болсон ч гэсэн Селенаг яагаад зүгээр байлгахгүй хийсэн шоуг нь яриаг нь хүртэл дуурайж яриад байдаг байсан бэ гэдг нь бас амар асуудалтай. This is my real home. Everything that we're doing is at home. Yes, we actually are in my real kitchen, in my real house. So Nana, what do we call this? Cheesy tortilla chip casserole. And Nana, what are we making today? I realized that everybody else seemed to be narrating my life for me. Yes. So why don't I put something out that is my side of the story? I realized that I was able to tell my story about who I was from my own mouth instead of people from the outside being able to tell my story for me. That was one of the moments where I was like, I don't have to be that 19-year-old body shape anymore because I'm not. That's the other thing too that I think I'm learning is I'm not 19 anymore. I'm 24 now. I feel like my body has changed the most even this last year. Somebody asked me a while ago, what's the one thing you wish people knew about you? And I said I wanted it to be my heart. What do you wish more people knew about you? My heart. People didn't really know me. They didn't know who I was. They didn't know Hayley for Hayley. And I just always had this constant battle where I was saying, I wish people just knew my heart. Хейли Болдуины одоо бас нэг red flag нь Хейли Болдуин Жастин Биберийн супер фэн байсан. Тэгээд Жастин Бибер болохоор супер фэнтэйгээ гэрэлсэн. Тэгээд мэдээж хэрэг супер фэн чинь одоо тэр
одоо тэр өөрийнхөө шүтэнийг бүр ингэ шүтцэн бүр тэрэндээ өвчлцэн хүн байгаа штэ. Тэрүүнийхээ эргэн тойронд ч хүртэл ингээд бүр өвчлцэн бүр ингээд донтцсон хүн байгаа. Тэгээ тийм болохоор харилцаа бол яг энгийн эрүүл байна гэдэг бол бас их хэрэгэлзээтэй. Ерөнхийдөө бол би Хейлиг ерөөсөө өвгөөсгэж ямар нэгэн байдлаар үзий ядсан байдлаар би ерөөсөө энэ бичлэгийг хийгээгүй. Зүгээр яг одоо ингээд бидний мэдж байгаа одоо энэ фактууд бүх зураг бичлэгнүүдийн ингээд ийм үр дүнд одоо ингээд энэ кино шиг энэ амьдралыг ингээд ухраагаад ингээд одоо энэ пазлуудыг ингээд одоо эвлүүлэх юм бол яг иймэрхүү дүр төрх харагдаж байгаа байхгүй юу? Хейли Болдвин Жастин Биберээр өвчлцэн одоо хүртэл Биберээр өвчлсөн хിവэрэл байгаа. Тэгээ яг Хейли Болдвин Жастин Биберт маш их хайртай. Бүр тэрэндээ бүр ингээд дондчихсан болохоор одоо юуг мэрч юм те. Энэ бичлэг бол зөвхөн ерөнхийдөө бол миний олж авсан зураг, бичлэг, фактууд дээр үндэслэгдэн хийгдсэн учраас та нар бас ингээд санаа оноогоо комментэн дээр хэлээрэй. Тэгээ мэдээж хэрэг бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийхээ мартаоцай. Хейли Болдвины талаар бас ингээд дахиад ярих зүйлүүд байгаа. Тэгээ part 2-ыг дараагийн бичлэгээс хүлээн авч үзээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Тэгээд түр баяртай. Spend cash for entertainment. There's more.